Сайн байцгаана уу сонсогчдоо Час өдөр подкастынхаа шинэхэн дугаардаа тавтай морил. За өнөөдөр та бүхэндээ нэлийн хуучны хэрэгээс ярьж өгөхөөр сонгож авлаа. За ялангуяа 1995 онд Дорнод аймгийн Чулуун Хороод суманд амьдарч байсан иргэд байх юм бол наашаа суугаад дугаараа дуустал нь хамт байгаарай. 1995 оны 2 сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Чулуун Хороод сумын төвд байх уурын зуухнаас шатсан хүний цогцолцсон. Тухайн үед хөх толб гих сонинд энэ хэргийн тухай нийтлэгдэж хүмүүсийн дунд маш их яригдаж байсан хэрэг юм байна. Ингээд хэргийг шалгаад үзэхэд тухайн сумын иргэн Бэг ухаан алдуулан унгааж тэгээд ухаан алдчихсан амьд байхад нь уурын зууханд хийж шатаасан ийм онц харгас хэрцгий аргаар алсан гэмт хэрэг болох нь бол тогтоогдсон. Тэгвэл энэ гэмт хэрэгт бүхэл бүтэн 23 жилийн хугацаанд олон хүнийг хорж байцааж шалгасны эцэст ган зориг гихч итгээд үйлдсэн болох нь бол илэрдэг. Тэгээд тухайн үеийн хэргийг мөрдөж байсан албаны хүмүүс, тусмын харьяат энгийн иргэд болон уурын зууханд ажилладаг хэд хэдэн ажилтныг хэлс хэрэгт гүтгэж хийгээгүй хэрэгийнхэн төлөө зоодож, дарамтлж, байцаалт авсан, нэг өсөндөө шар махтаанд хатаж, насаараа алуурчин гэсэн нэр зүүж явхад хүргэсэн байна. 23 жилийн дараа жигшүүрт хэргийн эзэн холбогдогч алуурчин илэрсэн учраас хэлс хэрэгт гүтгэгдэж, сэжигтнэр тооцогдож байсан хүмүүсийг хэргийг нь хэрэгсэхгүй болгож тасан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон бөгөөд тэд улсаас нөхөн төлбөр нэхэмжлэх буюу бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирлыг Монгол Улсын засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийг дор бүрнээ иргэний хэргийн шүүхэд гаргасан байна. Ингээд өнөөдрийн дугаар бол та бүхэндээ яг хэргийн деталь бүрчлэн хүүрнэх байдлаар явахгүй сэжигтнэр тооцогдож байсан иргэдийн тэр нэхэмжлэлээс нь ярьж өгөх болно. Нэхэмжлэл тус бүрийн дунд нь хэрэгтэй холбоотой баримтууд яригдах учраас та бүхэн маань дуустал хамт байгаарай. За ингээд бүгдээрээ хамгийн ихний нэхэмжлэгч буюу хамгийн ихний сэжигтнэр тооцогдож байсан хүний иргэний иргэд гаргасан нэхэмжлэлтэй танилцъя. Миний бие 1995 онд Дорнод аймгийн Чулуун Хороод суманд ээж, ах дүү нартайгаа амьдардаг жирийн нэгэн иргэн. Цэргийн албанаас халагдаж ирээд төр зур ажилгүй байсан. 1995 оны 2 сарын 6-ны өдөр иргэн Бэг уурын зууханд хийж шатааж, онц харгас хэрцгий аргаар санаатаа алсан гэмт хэрэг гарсан. Энэ гэмт хэрэгт намайг сэжиглэн шалгасан. Би 1995 оны 2 дугаар сард уурын зуухнаас 2 шуудаа нүүрс авч гэрлүүгээ хараад байж байтал удаагүй 2 цагийн дараа цагдаа нар ирээд намайг захиргаан дээр аваачиж байцааж эхэлсэн. Тэнд 3 хонуулаад аймаг руу авч явсан. Аймагт 2-3 хоног гадуур байцааж байгаад намайг мөрдөнд хийчихсэн. Ингээд 1 сар орчмын дараа буюу 1995 оны 3 дугаар сараас эхлэн намайг хүн амны хэргийн сэжигтнэр цагдан хорьсон. Мөрдөнд 7-8 хонуулаад гаргасан. Ер нь л мөрдөнд оруулж гаргаад л байсан. Чи мэдэх ёстой, чи харсан байх ёстой, чи нуун дарагдуулж байна. Үгүй бол чи өөрөө оролцсон байх ёстой гэж намайг байнгын тулгаж байцааж байсан. Тэгээд Улаанбаатар хотоос Дулаан жаргал хурандаа 4 хүнтэй хамт ирсэн. Тэр хүмүүс намайг өдөржин цагдаагийн газар дээр байцааж байгаад буудлын руугаа авч явж хонон унжин байцаасан. Намайг өөр өрөөнд оруулаад бал цаас өгөөд заавал тодорхой зүйл бич, чамд мэдэх ёстой зүйл байгаа гэж хүчирхийлж цоожилсан. Надад мэдэх зүйл байхгүй учраас би юу ч бичээгүй. Гэтэл гар хөлийг минь булчин руу хөдөлгөөнгөө болтлон зодсон, гар хөлийг минь мушгиж дарамтанд байлгасан. Ийм байдлаар тэндээ цоожилж хонуулаад өглөө цагдаагийн газарт аваачиж мөрдөнд хийчгээд өөрсдөө Орос явцгаасан. Орос руу яваад 5-6 хоноод ирсэн. Тэр хооронд миний байсан камерт 3 хүн оруулсан. Тэр 3 хүн хүртэл чамайг авч явна гэж байна лээ. Мэддэг зүйл байгаа бол чи эртхэн хийснэн дээр хэлэхгүй бол чамайг ганц худагт аваачаад хорчихвол хэцүү шүү гэх мэтээр намайг байнгын дарамт шахалтанд байлгасан. Мөрдөнгийн цагдаа нарч мөн алуурчин минь тэг, алуурчин минь инг гэж байнгын шээсний хувин зөөлгөж байсан. Би аймагт гадуур байцаагдаж байхдаа айлын пиндл амьдардаг байлаа. Хөдөр чулуун хурандаа оройн 9-10 цагийн үед гэрлүүгээ хардаг. Тэр хүртлээр намайг байлгаж янз бүрийн ажилд зарна. Оргосон хүн бариулах гэж шүн дагуулж явна. Коридорт буруу харуулаад зогсоож чухдаг байсан. Миний хувьд энэ хугацаанд өдөр хоол унд идэнэ гэж байхгүй. Нэг талах халааслаад л өдөржин цагдаа дээр байдаг байсан. Мөрдөнд орох болгондоо хувцаа булаалгаж бөөстэй хувцастай гарч ирдэг байлаа. Оройн хаана очиж унтах билээ гэд бас нэг асуудал.
Манай ар гэрийнхэн үхрээ зараад хувц хунар, хоол хүнсгээд ойр зургийн юм төхүүлж мөнгө төгрөг маш их зарлагдаж байсан. Тэгээд Улаанбаатар хот руу ганц худаг руу авч явахын өмнө сахилгад 3 хоног байлгаж өглөө эрт ачилгын хүмүүстэй хооронд нь гавлаад авч явсан. Хоол ундгүй өдөржин яваад маргааш өдөр нь хотод очиж байлаа. Улаанбаатар хот руу аваачиж дүүргийн цагдаагийн газарт 3 хоног хорьсон. Би Улаанбаатар хотод 1 сар болсон. Энэ хугацаанд мөн л аймагт байдаг шиг цагдаа дээр өглөө очиод орой хүртэл байдаг байлаа. Манай эгч болон хамт явсан ар гэрийнхэн араас хотод ирж байсан. Сэтгэл санааны маш их дарамтанд орж байсан. Мөн эд хөрөнгө их зардал гарсан. Гэмт хэрэг үйлдсэн хүн илэрч гин буруутай тооцогдсон тухай би дөнгөж саяхан мэдсэн ба үүнээс хойш байдал арай гайгүй болсон хэдийч тухайн үеийн айдас дарамт сэтгэлд минь хургаж хэцүү байдаг. Гэмт хэрэгт шалгагдаж байхад сум орон нутгийн иргэд намайг хүн алсан гин шалгагдаж байгаа гэж цуу яриа тараад би сумандаа очихоос жайдаг болсон. Эд сайхан 24 хүн насандаа гэмт хэрэгт шалгагдаад би хүнтэй ч гэрлэж чадаагүй. Нэг ёсондоо энэ хэрэгт шалгагдаж цагдаагийн үүд сагсаар бүхий л насаараа золиос болж хохирсон. Нийт 23 жил 5 сар 6 хоногийн хугацаанд сэжигтнэр тооцогдсон галан сэргийлэх арга хэмжээ авахулсан. Одоо би нутагтаа амьдардаггүй. Улаанбаатар хот юм уу эсвэл Дорнод аймагт айл амтны хаяа бараадаж тус дэм болж явдаг. Миний хувьд өөрийн гэсэн орон гэргүй ажилд ч орч чадаагүй. Тиймээс би 1995 оны 2 дугаар сарын 6-ны өдөр иргэн бэг алсан хэрэгт шалгагдаж бүхий л насаараа хохирч яваа учраас хууль бусаар хоригдсон, шалгагдсан, эрхээ хязгаарлуулж байсан болохоо тогтоолгож намайг үндэслэлгүй сэжиглэн шалгаж хорж байсан үйлдэлтэй холбогдуулан өөр дучирсан сэтгэл санааны хохирлыг 100 сая төгрөгөөр үнэлэн төрөөс нэхэмжилж байна гэсэн ийм нэхэмжлэлийг бол ихний нэхэмжлэгч гаргасан байна. За иргэний хэргийн 2 удаагийн шүүх хурлын дараа түүнд ердөө улсаас 10 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлсэн байна. За дараагийн нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч 2-ын гаргасан нэхэмжлэлтэд бүгдээрээ танилцъя. Тэрээр нэхэмжлэлтэд дурдахдаа миний бие 1987 онд нөхөртөөгөө гэр бүл болж 2 хүүхэд төрүүлж өсгсөн. Нөхөр минь Дорнод аймгийн Чулуун хороод сумын Дулааны станцад монтёроор миний бие борлуулалтын байцаагчаар ажиллаж байсан. 1995 оны 2 дугаар сарын 6-ны өдөр тус сумын уурын зууханд нэгэн иргэний цогцос шатсан байдалтай олцсон хэрэг гарснаар хид хідэн хүнийг сэжиглэн шалгахдаа манай нөхрийг шалгасан. Сумын конторт 4 хоног тогтоол шийдвэргүй хорихдоо гарыг нь халаалтын шугамны турбаноос гавлаж хэрэг хүлээлгэх гэж дарамталж байсан. Орсон гарсан цагдаа нараар нөхрийг минь илэгдүүлж хөл гуйруу нь өшөглүүлж алуурчин гэж дарамтлж эхэлсэн. Нөхөр маань хэлс хэрэгт гүтгэгдэж байгаадаа маш их айж сэтгэл санааны зочролд орсон байсан. Нөхөр маань аймгийн цагдаа хорих газарт нийт 80 хоног хоригдож Улаанбаатар хот руу ачигдан ганц худаг гих газарт 15 хоног хоригдсон. 1995 оны 2 сарын 27-ны өдөр яллагдагчаар татагдж хоригдож байхдаа маш их зодуулж дарамтлуулж байсан талаараа нөхөр маань надад ярьдаг байсан. Ингээд 1995 оны 5 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод хоригдож байгаад Батлан даалтанд гарахдаа бүх биеийн шарах сорив болж хавдсан, арьсан язарч, идээ буглаа болж хөлөөрөө газарч гიშгэж чадахгүй болчихсон байсан. Ингээд л Улаанбаатар хотод дуудсан цагт нь үгдөөгүй очдог, биеэ өвдөж байгаагаа ч хэлэх ирэхгүй байсан. Мөн амиа алдсан хохирогчийн эхнэрийн гомдлоор бие хүртэл 3 хоног хоригдож 2 сар гаруй хугацаанд байцаагдсан. Энэ хугацаанд би ажилласаа чөлөө авч нөхрөө асарч байсан бөгөөд сүүлдээ ажилласаа халагдсан. Хэдийгээр тухайн үед оронтой бүтцийн өөрчлөлт хийсэн боловч ажлаа хэвийн хийж байсан бол нөхөр маань ажлын байранда хэвээр үлдэх байсан. Энэ хэрэгээс олж би ажилгүй болж орлогогүй болсон. Тухайн үед нөхрийн маань 80 настай аав нь хүүгээ ийм хэрэгт холбогдсныг сонсоод цочролд орж ухаан алдаж ердөө 2 хоногийн дараа нас барсан. Нөхрийг минь аавынх нь ажил явдалд ч оролцуулаагүй. Нутгийн хүмүүс нөхрөөс минь зайгаа барьж, хадам аав ээж, ах дүү нарыг элдвээр хилж, тааралцсан газраа зодох явдалж гарч байсан. Тухайн үед 5 настай байсан хүү маань аав манай найзын аавыг алчихсан
гаргасан юм уу гэд цэцэрлэгтээ явхаа болчихсон. Ингээд би дараггүй эрхэнд олон жил амьдарсан нутгаас олж өөр сум руу шилжсэн. Тэрч бүхэл шүүхийн гадаа хүртэл талигаачийн дүүд нь зодуулж байлаа. Миний нөхөр мөрдөн байцаах газарт хоригдож байхдаа илэг хөвлөдөө өшөглүүлж гэмтэл авсан. Түүнийг эмчлүүлж чадалгүй олон жил явж байгаад илэгний хорт хавдраар нас барсан. Шоронд илэг рүүгээ цохиулдаг байснаас илэгний өвчин нь даамжирч хорт хавдраар нас барах шалтгаан болсон байхаа гэж боддог. Тухайн хэргийг үйлдсэн хэрэгтэн нь олдсон боловч нөхөр маань хэрэгт холбогдлгүй гэдгээ сонсож амжаагүй бүхэл бүтэн 15 жил гадуур хагдан доромжлуулж сэтгэл санааны хувьд хүнд нөхцөлд байж байгаад 2011 оны 12 сарын 21-ний өдөр нас барсан. Манай гэр бүлч гэсэн сэтгэл санааны шаналлыг хамт амсаж өнөөдрийг хүрлээ. Энэ хэргийг сонсоод хадам аав минь хүүгээ хүн алчглаа гэж бодон ухаан алдаж удалгүй нас барсан явдалд нөхөр маань маш их шаналж амьдрах болсон. 2010 онд энэ хэргийн холбогдогч нь тогтоогдож хэрэг нь шийдэгдчихсэн байхад бидэнд огт мэдэгдээгүй. 6 жилийн дараа 2016 онд прокурорын газарт хүсэлт гарган сэжигтнэр тооцсон, яллагдагчаар татагдсан, бусдыг бүлэглэн хоолойг нь боож алаад уурын зууханд хийж шатаасан гэх энэ аимшигт жигшүүрт хэргийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208-ийн 1, 24-р зүйлийн 24-ийн 1-ийн 1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон. Хүн алсан алуурчин нь өөрөө ялаас чөлөөлөгдчхөөд байхад 6 жилийн дараа хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргаж батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингү болгосон. Нөхөр маань 21 жилийн дараа цагаатсан. Энэ 21 жилийн хугацаанд хэлс хэрэгт сэжиглэгдэж ял сонсож явхад нөхрөөс минь гадна эхнэр хөөхт нь төрөл төрөст нь бүгд хамтдаа дээрх дарамтыг сэтгэлийн шаналлыг хамт амссан. Цагдаа прокурорын байгууллагын хит нэг талыг барьсан баримт нотлогоогүй хандлага сэжиглэлтээс болж манай гэр бүл бүх амьдрал мөн эрүүл мэндээрээ хохирсон учраас төрөөс 510 сая 72,618 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн гэсэн ийм нэхэмжиллийг бол гаргасан байна. Харин шүүх хурлын үр дүнд Монгол Улсын засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 10 сая 89,008 төгрөгийг гаргуулan 2 дахь нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлсэн байна. Сая та бүхний сонссончлон 2010 онд тэр ган зориг гихч итгээд яг энэ хэрэгт холбогдолтой болох нь илэрсэн боловч бусад хэрэгт холбогдолтой байсан иргэдийг цагаатгалгүйгээр 6 жилийн хугацааг өнгөрөөсөн байна. За ингээд бүгдээрээ дараагийн нэхэмжлэгч 3-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар руу орцгоё. Миний бие 1945 онд Ховд аймагт төрсөн. 1963 оноос Дорнод аймгийн Чулуун Хороот сумын Ирээн цавын сангийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байгаад 1991 оны 7 сарын 15-наас тус сумын цахилгаан станцын засвар үйлчилгээний албанд ажиллаж байсан. 1995 оны 2 сарын 7-нд тус сумын уурын зууханд нэгэн иргэн шатаагдаж нас барсан хэрэг гарч эрүүгийн хэрэг үүсгэгдэн уг хэрэгт намайг болон хэд хэдэн хүмүүсийг сэжигтнэр тооцож тэр өдрөөс эхлэн сумын конторт 4 хоног, улмаар цагдаагийн газрын урьдчилан хорих байранд 19 хоног хорьсон. Мөн намайг гэмт хэрэг үйлдэгдсэнийг нуун далдалсан гэдэг үндслэлээр эрүүгийн хариуцлагад татаж мөн 4 сар хорьсон. Энэ мэт байдлаас болж ган зориг гих хүн 2010 онд уг хэргийг хийсэн гэдг нь тогтоогдох хүртэл би 15 жилийн турш хүн амны хэрэг үйлдсэн, мөн нуун далдалсан хэрэгт хамсаатан гэж ард иргэдэд адлагдаж, сэрдэгдэж, сэжиглэгдэж явлаа. Би найз нөхөд ч үгүй, ажил төрөлж үгүй болсон. Би цагдаа нарт хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйлээ хэлснээс болж гэмт этгээдийн зүгээс занал хийлж, дарамтлж, бусдаар тодорхойгүй утаснаас занаж айлган сүрдүүлж байсан. Үүнээс болж өвгөн би өгтлэн айж хөдөөхээр хүн хараас зайдуу суудаг байлаа. Энэ олон жилийн хугацаанд цагдаад дуудагдаж, мөрдөгдөж, хянагдаж, эвгүүл бол хорин, цагтна гэж сүрдүүлнэ. Тогтоолтой, тогтоолгүй хоригдож, саатуулагдаж, цагдаагийн нэг өрөөнд түгжигдэж, заримд нь зохиулж, зодуулж явлаа. Ямар ч байсан энэ хэрэгт холбогдлогүй гих үннээ хэлсээр байтал надад итгээгүй, шалгаж сэжиглсээр л байсан. Би нуун далдалсан гих хариуцлагад татагдахад нэг ч эсэргүүцээгүй.
Нийт 138 хоног хоригдож хилсээр ял сонсож сэжигтнээр тооцсон тогтоол хിവэрээ нийт 21 жил сэжигтэн яллагдагч байлаа. 2016 оны 6 сарын 16-нд прокурорт хандаж гомдол гаргаснаар тогтоол гарч иргэн бээг бүлэглэн алаад уурын зууханд хийж шатаасан гэх хэргийг эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 1-ийн 1, 24 дахь зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Би хис хэрэгт нийт 138 хоног цагдан хоригдсон. 21 жил сэжигтэн яллагдагч байсан. 21 жил таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан. Энэ хэрэгээс болж би ажилгүй болсон. 2006 онд тэтгэврт гартлаа, ажилгүй, цалингүй хохирсон. Цагдан хоригдсон хугацаанд авбал зохих цалингаач би авч чадаагүй. Сар бүр авч байсан цалинг одоо болтол надад өгсөн хүн байхгүй тул ядаж одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож өгнө. Харин сэтгэл санааны хохиролд нийт 500 сая төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Энэ хугацаанд би үргэлж айж салгалж явдаг, занал хийсэн хүмүүсээс хизээ хэн яаж хвал гэж сэтгэлийн гүн хямралаас олж даралт ихсэж, зүрх дэлсэж, нойргүй хондог байлаа. Амиач хорлох дөхөж байсан. Мөн үр хүүхдээ жолигтой сургаж боловсруулж чадсангүй. Үр хүүхэд минь хүртэл хохирсон гэж болно. Ядуу зүдүү, хоолтой хоолгүй, дивизэд хоогтөөж, хүн амьтнаас зүхтаж энэ 21 жилийг өнгөрүүллээ. Хоолгүй хонохын зовлонг хүүхдүүд минь амссан. Худал хиллээ гэж цагдаагийнхан өшөглөж зохиж байсан. Мөрдөнд хүнд дарамтлуулж байсан. Алуурчин ган зориг сохтуугаар барьж авч заамдаж сэгсэрч түлхэж унган алан шүү амаа мэдэрээ гих мэтэр дугаараа нууцлсан утаснаас хүүхдүүдийн минь утас руу хүртэл залгаж дарамталдаг байлаа. Би загч орч чаддаггүй байсан. Ган зоригийн найз хамаатан намайг түлхэж ам хилээ мэдэрээ гэж сүрдүүлдэг байлаа. Ингээд там шиг 20 жил өнгөрч эцэст нь би биегүй, насгүй болж хохирсон. Төрөөс хохирлыг минь барагдуулбал надаас болж ядуу зүдүү амьдарч яваа үр хүүхэдтэй л өгнө. Иймд 500 сая 960 мянган төгрөгийн хохирлыг засгийн газрын тусгай сангаас гаргуулж өгнө гэжээ. Шүүх хуралдааны дүнд засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3-ын 7-д заасны дагуу Монгол улсын засгийн газрын нөөц сангаас энэ иргэнд 50 сая төгрөгийг гаргуулan олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна. За ингээд дараагийн буюу 4 дахь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарлуу цөмөөрөө орцгоё. Тэрээр хэлэхдээ миний бие 1957 онд төрсөн. Би Дорнод аймгийн Чулуун хороод сумын нефт баазын харьяа шатгуун түгээх станцад түгээгчээр ажилладаг байлаа. 1995 оны 2 сарын 6-ны өдөр тус сумын иргэн сумын уурын зууханд шатаагдаж нас барсан байдалтай олдсон аимшигт хэрэг гарсан. Тэр өдрөөс хойш сэжиглэгдэн байцаагдаж сумын конторт 4 хоног, аймгийн цагдаагийн газрын цагдан хорих байранд 80 хоног, дараа нь Улаанбаатар хот руу ганц худаг руу ачигдаж 15 хоног хоригдож нийт 99 хоног цагдан хоригдсон. Тухайн үед шалгагдаж байхад эрүүгийн хуулийн 86 дугаар зүйл анги тулган ялын дээд хэмжээ болох цаазаар авах ялыг надад сонсгож яллагдагчаар хорж байсан. Намайг Дорнод аймагт хоригдож байхад хээ хурандаа намайг өрөөндөө дуудаж 5-аас 6 удаа байцаалт мэдүүлэг авч алуурчин хэрэгээ хүлээ гэж айлган сүрдүүлдэг байсан. Гэтэл энэ хэрэгт намайг байцааж байсан байцаалтууд огт байхгүй, надад хууль сануулгахгүй байцаах, мөрдөгч авах эрхийг минь боогдуулж байсан юм байна лээ. Энэ мэтээр миний эрх зөрчигдөж хоригдсоор 1995 оны 5 сарын 15-нд улсын мөрдөн байцаах газрын 2 дугаар хилцээний байцаагч гэх хүний тогтоолоор Батлан даалтанд гаргасан. Батлан даалтанд гарсан Улаанбаатар хотод 2 сар гарan өдөр болгон дуудагдаж, байцаагдаж хяналтанд байдаг байлаа. Намайг хотод байх хугацаанд хамаатны маань хүн даалтанд авч гэртээ байлгасан ч гэсэн надтай дуугарахгүй, чимээгүй л байдаг байлаа. Энэ хугацаанд би хотод найз нөхдийнхоороо явж ямар учиртай байгааг нь асуухад худлаа хэлээд 2 сар гарan болсон. Намайг энэ хэрэгт холбогдсноос хойш эцэг эхийн маань биеийн байдал муудаж, аав маань намайг очиход хэвтэрт орсон. Хүүхдүүд маань сургууль соёлдоо явахгүй, харж хандах хөнгөн улмаас хөдөө байдаг эцэг эхийг минь бараацсан байсан. Амьдрал маань орвонгоороо эргэж зах зээлийн хүнд хэцүү үед гэр оронгүй, ажил төрөлгүй болж өрх толгойсон нэн ядуу эмэгтэй болсон. Миний хувьд энэ хэрэгт холбогдохын өмнө ажил төрөлтэй, гэр оронтой байсан.
Энэ хэрэгт шалгагдсны улмаас өөрийн болон эцэг эхийнхээ хөрөнгийг зарж үрэн цагдаагаас байнга дууддаг байсан учраас өөрийн зардлаар дуудсан цагт нь очдог байсан. Цум орондоо ч алуурчин гэмт хэрэгтэнгээрээ дуудуулан бусдад нүд үзүүрлэгдэх болсон. Дээрээс нь амиа алдсан иргэний гэр бүлийн ойр дотных нь хүмүүс бүр захын сохтуу хүн хүртэл намайг элдвээр дайрч доромжилдог байлаа. Намайг бүгд алуурчин гээд ирээн цавд байх аргагүй болчихсон. Гэвч би өөр тийшээгээ явах бодлого тэндээ л байсан. Энэ хэрэгээс болж миний зүрх муудсан, тархины судасны нарийсалтай болж байнга даралт ихсэж эмнэлгийн хяналтанд байдаг боллоо. Миний 3 хүүхэд маань сургууль соёлгүй болцгоосон. Энэ хэргийн талаар тухайн үеийн хөх толб сонинд нэртэй устай маань бичиж орон даяар тараагдаж байсан. Өнөөдрийг хүртэл гих жимэгтэй намайг 4-5 удаа зодсон. Таархаараа алуурчин гээд л шууд зоддог. Энэ хэрэгт холбогдсноос хойш миний нэр хизээч сэрхэхээргүй унсан. Олон удаа байцаагдаж байсан. Сэтгэл санаа бие эрхтнэрээ хохирсон. Энэ хэргийн тухай бодох, ярихад л миний бие бараг мууддаг. Тухайн үед цагдаа дээр сэжигтэн яллагдагчаар тогтоогдчихсан байгаа учраас намайг ажилд авах газар олддоггүй. Ажилд авах талаар ярьж байгаад хэрэгт холбогдлогүй гэсэн бичгээ аваад ир гэдэг байсан. Өөрөөр хэлэх юм бол ажил хийх ямар ч боломж байгаагүй. Манай сумынхан хүртэл надаас их цэрвдэг болж сумын хэсгийн төлөөлөгч чи миний хяналтанд байгаа шүү гэж таархаараа байнга анхааруулж хэлдэг байсан. Амиа алдсан хохирогч Бэгийн дүүн цагдаагийн газарт ажилдаг байсан. Тэр хүн намайг цаг ямагт хялаан муухай харж харцаараа сүрдүүлж та нарыг заавал яллна. Ялант чинь явуулна гэж байнгын сэтгэл санааны дарамтанд байлгадаг байлаа. Энэ мэт маш зовлонтой, шаналгаатай өдөр хоногуудыг өнгөрүүлж амьдарч ирлээ. Энэ хэргийн жинхэнэ гин буруутай этгээд болох ган зориг гих чинь 15 жилийн дараа буюу 2010 оны эхээр хэрэгээ илчилж Бэг алсан болох нь тогтоогдсон боловч тэр үед хэрэгт хариуцлага тооцох хугацаа буюу хөөн хилэлцэх хугацаа дуусчихсан гэх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм байна лээ. Ингээд бид эзэн холбогдогч нь тогтоогдсон учраас холбогдолгүй болох талаар гомдол гаргаж байсан. Гэвч шийдвэрлээгүй. Дахин гомдол гаргаснаар бүр 6 жилийн дараа 2016 оны 6 сарын 14-ний өдрийн 5:33 тоот тогтоолоор надад авсан цагдан хоригдсон сэжигтэн яллагдагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгож холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр сая л гарлаа. Хэдийгээр хувийн батлан даалтанд гарсан боловч хэлсээр сэжигтэн гэмт этгээдээр тооцогдсон цагдан хоригдож яллагдагчаар татагдан 99 хоног хоригдсон болон ялын дээд хэмжээ цаазаар авах ял тулгагдаж эрүүл мэнд эрх чөлөөвөөрөө хохирон 21 жил чөлөөтэй амьдрах эрхээ хасуулж олон жил алуурчин хэмээн доромжлуулж явсандаа би маш их харамсаж байна. Иймээс энэ хэрэгт 1995 оны 2 сарын 6-ны өдрөөс 2016 оны 6 сарын 14-ний өдрийн хүртэл 21 жил 4 сар 3 хоног сэжигтэн яллагдагчаар татагдаж цагдан хоригдсны сэтгэл санаа болон идэл чадаагүй эрх ашгаа хамгаалж нөхөн төлбөрт нь 176 сая 900 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Засгийн газрын тусгай сангаас гаргуулж өгнө гэв. Шүүх хуралдааны үр дүнд засгийн газрын нөөц сангаас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус гим хохиролт 50 сая 36 мянга 654 төгрөг гаргуулan дөрөвдөх нэхэмжлэгч эмэгтэйд олгохоор шийдвэрлэжээ. За ингээд ийм 4 хүний нэхэмжлэл болон улсаас гаргуулж авсан нөхөн төлбөрийг би та бүхэндээ за яг энэ эрүүгийн хэргийнхэн тухай дээр дурдгдсан ган зориг гэх хүний шүүх хурлын мэдээлэл шийдвэр нь бол олдоогүй. Учир нь миний их сурвалжаа байнга авдаг аль бие усны их сурвалж болох шүүхийн шийдвэрийн цахим санг хэрэглэж эхлэхээс өмнө болсон үйл явдал юм байлээ. Гэхдээ саяны та бүхэнд хүргэсэн 4 хүний нэхэмжлэлээс ер нь бол юу болсон нь гайгүйсэн ойлгогдсон байх гэж бодож байна. Ган зориг гихч этгээд өөрөө хэрэгээ хүлээсэн, хэрэгээ илчилсэн. Гэвч хөөн хилэлцэх хугацаа дуусчихсан гэх шалтгаанаар ган зориг ял аваагүй юм байна. Гэтэл ган зориг гихч этгээд хэрэгээ илчлээд аль хэдийн хэрэг нь хөөн хилэлцэх хугацаанд дуусчаад байхад дээр дурдсан 4 нэхэмжлэгчийг цагаатгаагүй энэ хүртэл 2016 оны хүртэл байсан юм байна. Өмнө нь манай сувг дээр 23 настай байхдаа найзаагаа алсан гэд хэлс хэрэгт гүтгэгдэж цагдаа нарт тамлуул
асуулж шүүхээс 2 удаа цаазын ял сонсож байсан хүний түүхийг эргэлт сайтын нийтлэл дээр үндэслэн хүргэж байсан. Тэр дугаарыг сонсож амжаагүй хүмүүс байх юм бол би энэ дээр холбоод өгчий. Тухайн нийтлэл дээр байсан нэг өгүүлбэр айгүй сэтгэлд хүржсэн. Тэн дээр юу гэж бичсэн байсан бэ гэхээр хис хэргийн хар шуурга надаар л дуусаасай. Миний амьдрал залуус сэрэмжлүүлэг төрд сануулга болгээ гэсэн байсан. Тэгээ манай сувгийн сонсогчдын дунд цаазын ялыг дэмждэг хүмүүс харагддаг. Угаасаа цаазын ял бол одоо дэлхийд даяар байх ёсгүй гэсэн маргаантай сэдвч гисэн энэ мэдчлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч прокурор за тэр шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас эсвэл хэргийг зөв өнцгөөс нь зөв чиглэлд мөрдөж шалгаагүй улмаас хичнээн хүн бие сэтгэл амьдралаараа хохирж өөр хүүхэд юутай итээгээ амьдын там дунжуулцсныг бол үнэхээр тааж баршгүй. Тийм болохоор альваа сонсож байгаа хэрэгээ хоёр талаас нь сайн харж бодож байгаарэ гэж та бүхэндээ багахан сануулга болгох үүднээс өнөөдрийн дугаарыг бэлдээж хүргэлээ. За ингээд өнөөдрийн дугаараа энд хүрээд дуусгая. Stream Hub болон одоо банкны дансаар мөн Thanks Button-аар шилжүүлэг хийж байгаа бүх хүмүүстээ баярлсан талархснаа илэрхийлье. Тэг бүгдээрээ дараагийн дугаараараа тун удахгүй эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.